Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2009 онд нээлттэй хийсэн Harry Potter цувралын 6 дугаар анги Half-Blood Prince буюу Эрлиз ханхүү киног ярьж хүрэхээр бэлдлээ. Манай киночид дотор UB-Eats аппликейшн ашигладаг хүмүүс байна уу? Захиалаад 8К анхны захиалга хийгээд 8,000 төгрөгийн эрх бэлгэнд авч дараагийн захиалгадаа ашиглах боломжтой. Шинэ хэрэглэгчийн урамшуулал эхэлсэн байна. Хоолой хараахан идэж амжаагүй байвал UB-Eats руу ороод ресторануудаас нь сонголтоо хийгээрэй. Мөн UB-Eats-т яарамгийн ресторанууд ч орсон байгаа тул яг одоо өөртөө ойрхон ресторануудаас хоолой захиалаад хамгийн хурднаар хүргүүлээд идээрэй. Тэгээд сайхан хоолой идэнгээ киногаа үзье да. Кино маань Harry Dumbledore хоёр хэвлэлийнхэнд бүжүүлсэн байгаагаар эхэлнэ. Өмнөх анги дээр Voldemort-тэй үзэлцсэний яг дараа шүү дээ. Эцэст нь хүн болгон харанхуй эзнийг ирснийг мэдлээ. Дүрс шилжиж энгийн хүмүүсийн ертөнцид үгэл идэгчд явж байна. Дүрм журм нь хайчихва энэ ч одоо. Тэгэд тэрүүгээр дамжаад шидэт савааны дэлгүүрийг сүйтгэхэд эзнийг нь хулгайлчихлаа. Harry маань нэгэн метроны буудлын дээр зоогийн газар сонин уншаад сууж байна. Зөөгч бүсгүйтэй жаахан романс үүсгэх гэж байтал замын эсрэг талд нэг өвөө зогсож байна. Тэгсэн Dumbledore байна. Нэг тийшээ явах хэрэг байна Harry. Миний гараас барь. Harry эргэж харахад зөөгч бүсгүй дуусаад Harryтай уулзах гээд гараад ирж байна. Harry харин сонголтоо хийнэ. Dumbledore-ийн гараас бариад шилжлээ. Тэд шилжин харанхуй гудамд очлоо. Түүнийг дагуулын явсаар нэг ундуу сундуу болсон байшинд очлоо. Horace гэж хүнийг хайж байгаа юм байна. Harry өөрийнх нь тухай бичсэн сонин руу харж байтал таазнаас нь нэгэн цус шиг зүйл туслаа. Dumbledore буйдан хараад Horace-ийг оллоо. Dumbledore түүнийг Harry танилцуулнаа. Түүнийг Horace Slughorn гэдгийм байна. Өмнө нь Hogwarts-ийн уусамлын хичээлийн багш байж Dumbledore шид ашиглан байшингийн эргэн тойрныг дорхно хэвэнд нь оруулнаа. Хэрэгтэй шившлэг байна шүү. Dumbledore түүнийг дахин Hogwarts-т ажиллахыг санал болгоход дахиад л зөвшөөрсөнгүй. Хариулт бол маш тодорхойгоор үгүй. Dumbledore үгүй. Тэмд Dumbledore түүнийг ятгахаар Harry-г дагуулan ирсэн юм байна. Slughorn Harry-гийн аав ээжийг таньдаг байжээ. Манай Harry-г аавтайгаа адилхан юм байна. Харин ээжийнхээ нүдийг дуурайчхаж гих болно. Багшилж байх хугацаанд хамгийн хайртай сурагч нь Harry-гийн ээж Lily байсан юм байна. Dumbledore эргэж ирээд түнд явах цаг боллоо. Манай найз Harry-тай сайхан танилцсан баг. Баяртай Horace. Тэднийг явах гэтэл Horace багш байх дурсамжаа эргэн сансан бололтой. Эргэлзэнгүй зогсож байснаа араас нь гарч ирээд. За би хий. Гэхдээ энэ удаа надад байсан муу усан шүүгээ биш. Профессор Мэри Таутийн хуучин офисыг аван шүү. Дээрээс нь цалингийн нэмэгдэл. Бид үнэхээр хэцүү цаг үед амьдарч байна. Хэцүү. Энэхүү Dumbledore-ийн төлөвлөгөө хэрэгжлээ. Dumbledore Harry-д нэгэн зүйлийг захилаа. Harry, чи авьяаслаг, алдартай, бас хүчирхэг. Энэ бол Horace-ийн дуртай зүйл. Профессор Slughorn чамтай дотносох гэж оролдох болно. Harry, чи түүний бахархал байх болно. Иймээс л тэр Hogwarts руу эргэж ирж байгаа юм. Түүнд буцаж ирэх нь маш амаргүй байгаа. Ингээд Dumbledore түүнийг Weasley-гийн гэрлүү шилжүүлж өглөө. Harry-гийн ачааг нь айл хэдийн тийшээ илгээж гисэн байжээ. Ginny түүний ачааг хараад гэрийнхэндээ мэдээд дуулгалаа. Harry Ron-их руу ороход Weasley-гийн гэр бүлийнх нь түүнийг халуунаар өгтөн авдаг. Манай гурав хоорондоо ярилцсанаа. Тэд Hogwarts энэ жил аюултай, аль болох хүүхдүүд очихгүй гэж өнжиж байгаа гэж ярина. Харин Harry Dumbledore байгаа учраас харин ч хамгийн аюулгүй газар бол Hogwarts. Тэр үед Draco-гийн ээж Narcissa болон Bellatrix Lestrange нар Профессор Snape-тэй ирж уулзах болно. Харанхуй эзэн Draco-д Dumbledore-ыг ал хэмээн аимшигтай тушаал өгчээ. Үүнээс болж Narcissa хүүдээ санаа зовон Snape-с түүнд туслахыг хүсэж байгаа юм байна. Тэр зүгээр л нэг хүү шүү дээ Snape. Би харанхуй эзний бодлыг өөрчилж чадахгүй. Харин Draco-д бол тусалж чадах юм шиг байна. Lestrange тэндээс энийгээ тангаргал. Тангарахгүй бол бүгд хуурамч. Гэд Snape-ээр тангараг үргүүлнэ. Sirius Snape. Чи Draco Malfoy харанхуй эзний даалгаврыг биелүүлэхэд өөрийн бүх авьяас чадвараар тусалж дэмжихээ тангаргалж байна уу? Тийм ээ. Fred George хоёр маань сургуулаа хаяад бизнес руу орчээ. Ид шидийн дэлгүүр нээж гэж. Манай хоёрын бизнес нэлээд амжилттай явж байгаа харагддаг. Ron тэднээс энэ хэд вэ? 5 галлион. Надад бол хэд вэ? 5 галлион. Би чинь та нарын дүү шүү дээ. Тэгвэл 10 галлион. Манай гурав дэлгүүрээс гарч байгаад Ollivander-ийн дэлгүүрийг хараад их гайхнаа. Харин энэ үед Draco болон түүний ээж Narcissa нар нэг л с жиг бүхий явж байгааг хардаг. Араас нь дагаад очтол нэгэн шүүгээ үзэж байлаа. Тэнд нь өхөл идэгчд ч байгааг харна. Даанч тэд хөшгөө буулгаад цааш нь олигтой мэдж чадсангүй. Hogwarts явах гал тэргэнд Harry нөмргөө Draco-гийн өрөө рүү явлаа. Тэгэд нэгэн зүйл дэлбэлж анзаарагдахгүй нуугдаж амжлаа. Draco их ууртай байх шиг байна. Hogwarts дээрхэд Draco Harry-г өөрийг нь тагнаж бөг мэдчихэж саваагаараа түүнийг унаглаа. Нөмргийг нь авч нүүрлүү нэг өшөглөөд энэ миний аавын төлөө Лондон руу буцах замд чинь амжилт хүсье гэд тэндээс явнаа. Harry маань ухаан алдчихсан. Дээрээс нь үл үзэгдэгч нөмрөгтэй болохоор бараг Лондон руу буцах гэж байлаа. Харин энэ үед нь Луна сонин шил зүүж ирээд түүнийг олж авардаг. Harry маань ухаан орж босч ирээд Лунатай хамт сургууль руугаа явдаг.
Тэнд аврорууд буюу үхэл идэгчдийг баригч нар сурагчдын ачаа болгоныг шалгаж байна. Драко тэнд аврортой хэрэлдээд зогсож байлаа. Харин Снейп ирээд Драког авч явна. Малфойд өшөглүүлснээс болоод Харригийн хамар мөрөө иччихжээ. Харин Луна ичид ашиглан хамрыг нь тэгшиж өглөө. Энэ бас их хэрэгтэй шившлэг байна шүү. За ингээд сургуулийн нээлт боллоо. Дамблдор үг хэлнэ. Та бүхэнд шинэ уусамлын багш Профессор Slughorn-ыг танилцуулж байна. Мөн энэ жил хар шиднээс хамгаалах багшаар Профессор Severus Snape ажиллах болно. Өнөө орой ирэхэд хүн болгоныг шалгасан. Та нар яагаад гэдгийг нь мэдэх хэрэгтэй байх. Нэгэн удаа та нар шиг л залуу хөвгүүн энэ танхимд сууж шилтгэний коридороор алхаж нэгэн дээвэр дор унтдаг байсан юм. Тэр яг л хорвоод ирэх бусад сурагчид шиг л байсан. Түүний нэр нь Том Riddle. Өнөөдөр тэр мэдээж дэлхийд даяараа өөр нэрээр танигдсан. Тийм учраас л би та бүхнийг хараад үүнийг сансан юм. Өдөр бүр цаг тутам харанхуй хүч энэ шилтгэний ханыг нэвтлэх гэж оролдож байна. Гэвч эцэст хамгийн гайхалтай зэвсэг бол та нар өөрсдөө юм шүү. Harry Ron хоёр тэрүүгээр маазраад зогсож байтал Профессор МакГонагал Харриг дуудлаа. Тэгээд Профессор Slughorn-ы шид дуусамлын хичээлд суув гэж үүрэг өгнө. Манай хоёр хичээлдээ очин шүүгэнээс ном авах гэтэл хуучин болон шин хоёр ном байж байна. Манай хоёр мэдээж шин дээр нь алдсан шүү дээ. Рон дийлж шинийг нь аваад харин Харри маань хуучныг нь авлаа. Гэхдээ тэр ном нь энгийн ном биш байлаа. Эрли цанхүүгийнх сурагчийн ном байж номон дээр уусмал яаж хийхийг бүр тодорхой болгоод тайлбарлаад биччихсэн байна. Профессор Slughorn тэдэнд Харрийн уусмлыг танилцуулахад охтууд үүн рүү нэлээд татагданаа. Бодвол энийг ашиглаж Караша найрчих гэдэл байгаа биз. Тэгээд өнөөдрийн хичээл дээр тэд нэгэн уусмал хийх даалгавар авлаа. Хэрвээ амжилттай хийх юм бол шингэн аз буюу бүх зүйлд аз авчрах шингэнийг бэлгэлэх юм байна. Бусад бүх сурагчид номны зааврыг даган хийж бүтлгүүддэг. Тэр байтугай манай Hermione хүртэл сонин царайлан шүү дээ. Харин Harry маань эрли цанхүүгийн заавраар бүхнийг амжилттай хийж чадлаа. Профессор Merlin-ий сагал гэж энэ уусмал төгс болсон байна. Ганц тусланд бид бүгдийг нь халж болохоор байна шүү дээ. Тэгэд Harry-г шингэн азар шигнэж бусд нь муухай царайлаад харж зогсно. Дамблдор Том Riddle-ийн тэмдэглэлийн дэвтэр бүгж хоёрлоо бодлогошронгой хараад сууж байлаа. Тэр үед нь Harry орж ирнэ. Тэр түнд нэгэн дурсамжийг харуулгаар дуудсан юм байна. Harry, хичээлүүд нь таалагдж байна уу? Профессор Slughorn чамайг их магтаж байлаа. Тэр намайг хит өндрөөр үнэлээд байгаа хэрхмэ. Тэгэд түнд анх Voldemort-тай уулзаж байсан дурсамжаа харууллаа. Нэгэн асрамжийн газар хүүтэн царайтай Tom Riddle гэж хүү байж. Дамблдор түүнийг олоод иржээ. Дамблдор, чи бусад хүүхдүүдийг хийж чадахгүй юр бусын зүйлийг хийдэг тийм үү? Би юмсыг хөрөхгүйгээр хөдөлгөж чадна. Би амьтдыг сурахгүйгээр өөрийнхөө хүссэн зүйлийг хийлгэж чадна. Би надтай муухай харьцсан хүмүүст муу зүйлийг тохиолдуулж чадна. Би хүсэх юм бол тэднийг өвтгөж чаддаг. Та хэн бэ? Би чамтай л адилхан, Том. Би бусдаас өөр. Тэгвэл үүнийгээ батал гэхэд Дамблдор түүнд арын шүүгээг нь шатааж харуулдаг. Дамблдор түүнд дахиж муу зүйл хийхгүй байхыг сануулад Хогвартст зөвхөн болохыг заах болно гэж хэлэх болно. Тэр үед нь Том, би бас могоотой ярьж чадна. Тэд намайг олоод ирдэг. Надад юмсыг шивэндэг. Над шиг хүнд энэ хэвийн зүйл үү? Гэхэд Дамблдор сонин царайлнаа. Ингээд дурсамж дууслаа. Та түүнийг алуурчин болно гэдгийг мэддэг байсан уу? Мэдээж үгүй ээ, Harry. Тэр үед л би хамгийн аимшигтай шидтэнтэй анх уулзснаас сүүлд мэдсэн юм. Тэр Хогвартст байхдаа нэг хүнтэй онцгой дотн байсан. Тэр нь хэн гэж? Хин юм бэ? Профессор Slughorn. Профессор Slughorn олон жилийн турш Том Riddle-тэй ярилцсан зүйлээ Дамблдорт хэлэхгүй нууж байгаа юм байна. Иймээс л Harry-г Slughorn-тэй дотн суулан түүнээс Том Riddle-тэй холбоотой дурсамжийг гаргаж авахулахаар авчирсан юм байна. Энэ хооронд үхэл идэгчид сургууль руу орохоор байнга оролдох болно. Хамгаалтын улмаас даанч чадахгүй байна. Драко өмнөх ангид гардаг хэрэгцээтэй хүндэл гарч ирдэг өрөөнд дэр очиод нэг шүүгээг хардаг. Энэ нь ээжтэйгээ хамт хараад явж байсан нөгөө шүүгээтэй адил юм байна. Яах гэдэл байна да. Энэ жилийн Квиддичийн тэмцээний бэлтгэл эхэлж багт шинээр Рон болон Жини хоёр нэмэгджээ. Рон үхлээ айж байна. Түүнийг дэмжихээр Hermione ирж хиж. Рон маань харин аль хэдийн нэгэн шүтэн бишрэгчтэй болоод амжижээ. Hermione-г ч бас нэг банд шохоорхоод байж байна. Рон маань чадлаараа хичээсэн ч нэг л барж өгдөггүй. Hermione харин тэндээс нууцхан Ронд туслаастай. Манай Hermione Роныг шохоорхоод байгаа бололтой. Энэднээс нь андашгүй харагдаж байна. Энэ үед л Harry Hermione хоёр романс үүсгэх байх гэж найдаж байсан. Бидний найдвар талааруулсан доо. Манай киночид дотор бас Harry Hermione хоёрыг суун гэж боддог байсан хүмүүс байгаа биз? Тэгвэл комент бичээрэй. Бас үүнийг ашиглаад бүгдээрээ нэг сайхан subscribe давлгаа өвчээ. Сабад арцсан манай царайлгууд бол лайк дарахтал болно. Роман хөөрхи өөрийнхөө хүчээр бүхнийг хийсэн гэж бодоод тэрүүгээр пэд үсрээд сууж байлаа. Hermione Harry-г номын цагаан солиод туслаа. Наад номоо болооч гэд
сэжгэллээ. Хари харин нууцаа хэлсэнгүй. Жини түүнээс номыг нь булааж авсан ч буцаагаад өгчлөө. Удалгүй Hermione, чи наад номоо өвөртөлж унтах шахуу юм болж байж хэн бичснийг нь одоо болтол мэдэхгүй байгаа хэрэггүй. Мэдэхгүй би үнэхээр олж чадахгүй байгаа. Гэхдээ би номоо өвөртөлж унтдаггүй шүү дээ. Hermione өөрөө бас хайж үзсэн ч Эрлиз ханхүү гэж хэн болохыг мэдээгүй юм байна. Тэд замдаа профессор Slughorn-ыг харлаа. Хари түүн рүү очигээд найзуудыгаа дагуулад тийшээ явлаа. Хари Slughorn-ы анхаарлыг татаж хідэн үг солиод амжина. Slughorn Hermione Хари хоёрыг шилдэг сурагчдынхаа үдэшлэгт өрөв. Тэд шилтгэн рүү буцаж байтал нэгэн аимшигтай үйл явдал болно. Нэг охин агаар дээр хөөрөөд харагдсан байдалтай байж байна. Hagrid ирж охиныг аваад сургууль руу хөргөж өгөхөөр явна. Тэр үед нь харин газарт нэг зөвлөлт унсан байж байна. Hagrid, наад зөвлөлтөндөө хурж болохгүй шүү. Ойлгов уу? Наадах чинь хараагцсан юм шиг байна. Профессор МакГонагал охины найзаас учрыг нь асуухад нэг хүн түүнд зөвлөлтийг өгөөд Дамблдорд хүргэж өг гэсэн гэх болно. Охин харин зөвлөлтөнд хүртэл тэр хараагчиж манай гурав хараад зогсож байна. Профессор МакГонагал тэндээс яагаад ямар нэг юм болохоор дандаа тэнд нь та гурав байж байдаг юм бэ? Итгээрэй профессор, наад асуултыг чинь би өөрөөсөө 6 жилийн турш асууж байна. Профессор Снейп ирж зөвлөлтийг шинжилнэ. Охин амьд байгаа наадтай юм болж. Хари түүнд Драког сэжгэлж бууга хэлэхэд юу гэж түүний үгийг хүлээж авах вэ дээ? Снейп ч бас хойв илчихсэн шүү дээ. Рон Хари хоёр орой орондоо ярилцаж байна. Хари Жини сайхан арьстай шүү дээ гэхэд Рон жоохон гайхнаа. Хари маань Жинигийн талаар багсаг боддог болтой шүү. Рон харин Hermione-г сайхан арьстай гэх болно. Маргааш тэд Slughorn-ы үдэшлэгт очив. Ширээн дээрх хоол хүнсэн тасархаа юм аа. Та эдгэрийг хийсэн гэж юу? Би хор найруулах хичээл ордгоос биш. Хоол хийж бол мэдэхгүй шүү дээ. Миний нууц юу гэж? UV Eats app ашиглаад хүссэн хоолоо хүссэн ресторанаас хүргүүлээд авчихдаг юм. Хари, чи бас апыг нь татаад аваарай. Description хэсэгт ап татах линк нь байгаа. Шинэ хэрэглэгчдэд зориулаад анхны захиалга хийх юм бол 8K-гийн урамшуулал өгч байгаа юм байлээ шүү. Үдэшлэг дуусгаад Хари профессор Slughorn-тэй үлдээд яриа өдөв. Эвтэйхэн Том Ридлийн талаар асуух үед Том Ридл миний сурагчдын нэг. Гэхдээ урмыг чинь хугалахад ноён Поттер. Тэр сайн шидтэн болохоор хүү байсан юм. Хэрв түүний дотор мангас байсан бол тэр нь үнэхээр гүн нуугдсан байсан болов. Тэр үед бол би юу ч анзаарч чадаагүй. Гэд олигтой юм хэлсэнгүй. За ингээд Квиддичийн тэмцээний эхний өдөр болох боллоо. Роны анхны тэмцээ учир сандраад сүйд болно. Түүнийг сууж байтал нөгөө Роныг бишрээд байсан охин хурж ирээд амжилт хүсэх болно. Рон урдхаа уух үед нь түүний уух юмд Хари шингэн аз хийчихснээ харуулна. Hermione тэндээс наадхаа бити юу гэхэд Рон ялахыг хүссэн бололтой залгилж орхилоо. Рон талбай дээр ёстой ууж идэн шүү дээ. Гриффиндор ялж бүгд Роныг бишрээстэй. Гэтэл Хари яг үнэндээ Роны аяганд юу ч хийгээгүй юм байна. Рон бүгдийг өөрөө хийчихэж. Рон олны анхаарлын төвд байж байтал нөгөө шүтэн бишрэгч охин нэрснээ түүнийг үнсчихлээ. Hermione маань харин үүнийг харангуйтаа гүнгэлдэг. Хари түүнийг тайвшруулахаар очноо. Hermione шууд сэтгэлээ нээж Хари ч бас Жинийг өөр хүнтэй байгааг харах хэцүү байдаг гэд ярьж гарлаа. Гэтэл дайран дээр нь давс гэж Рон нөгөө охинтойгоо тэрүүгээр явж таарна шүү дээ. Hermione уурандаа Роныг баарг л алгашхан харанхуй ч гэсэн хайр дурлалаар дүүрэн жил байхан дээ. Энэ хооронд Драко харанхуй эзний өгсөн тушаалаас болж улмал Дарк болсоор тэрээр дахиж нөгөө шүүгээрээ очиж нэгэн алим хийгээд хаалхыг хаахад алим алга болчихж дахиад хаалхыг нь онгойлгоход алим дахин гарч ирсэн байна. Гэхдээ нэг хазчихжээ. Яа. Хүүхдүүд Slughorn-ы үдшилтэд ирэхэд Hermione өөрийнхөө болцоод залуугаас зугтан хөшигний ард нуугдаж байдаг. Hermione Роныг хардуулахын тулд дургүй хүнтэйгээ ирсэн юм байна. Гэтэл Снейп Хари дээр ирэн түүнд Дамблдор хол явуулсныг дуулглаа. Тэр үеэр нь Filch Draco тэр хавар тэнүүлчилж явсан болохыг хэлэх болно. Slughorn-ы үдэшлэгт өргөцсөн гэж худал хэлжээ. Профессор Снейп түүнийг аваад явах болно. Снейп, би чамд туслахаар тангараг өргөсөн ноён Малфой. Тэнэг зүйл битгий хийгээрэй. Тэднийг ярилцаж байхыг Хари сонсноо. Хари Драког ямар нэгэн аимшигтай зүйл хийх гэж байгааг мэдэж авлаа. Тэд Уизлигийн гэрт очиход галчууны бүлэгмийнхэн ч ирсэн байв. Хари тэдэнд мэдсэн бүх зүйлийн талаар хэлэхэд тэд Хариг зүгээр л Снейпт итэг гэж хэлэх болно. Хари уурлаад сууж байтал Жини хурч ирээд түүнийг тайвшрууллаа. Гэтэл манай мэдрэмжгүй Рон ирээд голоор нороод суужхан шүү дээ. Хари ноён Уизлитэй ярилцах болно. Ноён Уизли тэдний 100 харсан зүйлийг судлуулахаар тийшээ хүмүүсийг явуулсан юм байна. Үр дүнд нь Дракогийн харж байсан нөгөө шүүгээ алга болчихсон гэж байна. Тэгээд тэр шүүгээгээр дамжин үхэл идэгчд зорчих боломжтой гэдгийг түүнд хэллээ. Яг тэр үед нь тэдний байшин руу үхэл идэгчд дайрнаа. Хари Bellatrix Lestrange байхыг хараад шууд л уурандаа шатан түүн рүү дайрлаа. Жини ч бас Харигийн араас дагах үед
Задгай талбайд түүнийг нэг үхэл идэгч отоод байж байлаа. Хари цагтаа энжин гарч ирээд түүнийг хамгаалах болно. Гэвч тэд өвсөн дунд хэн юу байгааг нь мэдэхгүй байна. Тэдний араас Лупин Уизлинаар гарч ирэхэд байшин сүйтгчгээд зугтав. Хари профессор Дамблдорын өрөөнд явж очиод дахин нэг дурсамжийг нь харлаа. Энэ дурсамж нь Слакхорных бөгөөд Том Ридл сурч байх үеийг харуулдаг. Том түүнээс 20 номын сангаас нэг зүйлийг харсан бөгөөд тэр нь юу байсан талаар асуудаг. Гэвч Слакхорн уурлаад түүнийг өрөөнөөсөө хөөж явуулдаг. Дамблдор Томын юу асуусныг болон яг үнэн дурсамжийг мэдхийг хүсэж байгаа бөгөөд Хариг аль болох хурдан олж мэдгэж даалгалаа. Хари Слакхорны нэгэн хичээлийг дуусгасны дараа түүнтэй яг л Том Ридл шиг харьцан асуулт асууж эхэлнэ. Слакхорн хариулахаас татгалзсан. Хари уурлаад Том Ридлийн талаар асууж эхлэхэд Слакхорн Хариг Дамблдор явуулсан байна гэдгийг олоод мэдчихдэг. Хари түүнтэй ярилцахыг хүссэн ч Слакхорн үүнийг зөвшөөрсөнгүй. Ингээд яах учраа олохгүй байж байтал Роман харин Хари дөгсөн шоколаднаас идээд хайрын хороор хорччихсан юм байна. Ингээд Хари шалтак болж Роныг дагуулan ерөндөг авахар Слакхорн дээр очив. Слакхорн нөхцөл байдлыг шууд ойлгоноо. Тэр хоёрыг оруулаад Ронд ерөндөгийг өгөв. Ингэхдээ өөрт нь байсан дарсан тийгээд өгтөл Рон эдгэрэх биш бүр улам муудаад явчихв. Слакхорн шоконд ороо зогсож байтал Хари ухаан сэлж найзыгаа авардаг. Тэд Дамблдорыг авчирч Дарсийг харуултал Дарсийг хордуулчихсан байжээ. Яг үнэндээ Слакхорн бэлгэнд авсан энэ Дарсаа Дамблдорд өгнө гэж төлөвлөж байсан юм байна. Рон эмнэлгийн орон дээр ухаангүй хэвтэж байлаа. Охтууд Роныг Тэгсэн манай хүн Хермонигийн нэрийг амандаа буфтна шүү дээ. Нөгөө нэг галзуу өхнө нь уйлаад яваад өглөө. Дамблдор залуунаас хайр сэтгэлээ гэж. За бүгдээрээ явцгаая да. Ноён Уизли найдвартай гарт байна. Тэр найдвартайгаар нь мэдээж манай Хермони шүү дээ. Хари Драког явж байгааг хараад нууцаар даглаа. Драко нөгөө нууц өрөөргөө явж ороод шүүгэнд нэг шувуу хийдэг. Хаалга нэгэд харин шувууг алчхиж. Рон сэрээд яагаад найз өхнөөсөө салчихсан гэдгээ ойлгохгүй байгаач баяртай байна. Хари харин өнөөх хараагцсан өхнийг хараад өөрийг нь хэн хараасан болохыг асуух болно. Нөгөө охин харин юуд сандаггүй. Энэ үед нь Хари Драког мөн болохыг шууд ойлгоод араас нь хөөж түүнтэй нойлд тулгарх болно. Дракоийг шаналсан бололтой өөлж байна. Хари тэндээс би чиний юу хийснийг мэднэ Малфой. Чи түүнийг хараасан биз дээ. Ингээд Малфой түүн рүү дайрч тэр хоёр халзгинлаа. Хари мон Драко руу шууд Sectum Sempre гэх шившлгийг хийхэд Драко хүн шарахтаад цус алдаж эхэлнэ. Снэйп хаанаас ч юм гарч ирээд Драког аваад цусыг нь тогтоолоо. Хари юу болсныг найзуудтай хэлэхэд түүнийг наад номоо хаяа гэж зөвлөх болно. Жини түүнийг дагуулan нууц өрөөн дээрээд Хариг нүдэ анихыг хүсэх болно. Тэгэд номыг нь авнаа. Тэгснэ түүнийг үнсчихнэ. Хари гарах замдаа Слакхорнтой таарахад тэр Харигаас зүхтаад байгаа бололтой. Хари тэр үед нэг арга бодож нөгөө шингэн азаа уух болно. Хермоны түнд Слакхорн өглөө эрт алхдаг. Тэгээд ажлын өрөөрөө явдаг. Гэхэд Хари би явж Хагридтай уулзлаа гэд яваад өгнө. Хари Хагрид руу явах замдаа Слакхорн хүлэмжнээс ургамал хулгайлж байхдаа таардаг. Хари Хагридийн руу явж байгаагаа хэлэхэд тэд хамт явахар боллоо. Хагрид дээр очих үед өнөөх нь Арагог гэх авраг аалзыг оршуулж байлаа. Манай гурав авраг аалзаа оршуулж дуусаад Хагридинд хэсэг саатнаа. Слакхорн Хагрид хоёр жаахан дарсуун. Хагрид маань тэр үед тасарчихна. Хари энэ боломжийг ашиглаж Слакхорнтой ярилцах гэж үзнэ. Сэтгэл нь хөдөлсөн Слакхорн Харигийн ээж Лилигийн талаар ярьж эхлэв. Ээж нь түүний хамгийн хайртай сурагч байсан бөгөөд түүнийг өгдөг өдөр өөрт нь өгсөн загас нь өгчихсэн юм байна. Тэрээр Харид тусалж чадахгүйгээ хэлээд уучлалдахгүй байхад Хари ээжийнхээ ачаар түүнд амьд үлдсэн гэдгээ хэлдэг. Слакхорн эцэст нь зүрх сэтгэл нь нээгдэж Харид дурсамжаа үннээр нөхөө зөвшөөрдөг. Дамблдор Хари хоёр дурсамжийг харахад Том Ридл Слакхорноос юу асуусан болохыг нь олж мэднэ. Том би нэгэн орой 20 номын санд байсан. Тэнд нэг ховор шившлэгийн талаар уншсан шүү. Үүнийг Хокракс гэдэг. Уучлаарай. Юу гинэ? Хокракс. Би уншиж байхдаа нэгэн зүйлийг мэдмээр санагдсан юм аа. Гэвч бүрэн ойлгохгүй байна. Би чиний юу уншиж байсныг сайн мэдэхгүй юм байна. Гэвч эн чинь маш харанхуй шид. Тийм болохоор л би тань дээр ирсэн юм. Хокракс бол хүн өөрийнхөө сүнсний нэг хэсгийг хийсэн эд зүйлсийг хэлдэг юм. Тэгэхдээ би яаж ажилтгийг нь ойлгохгүй байна. Нэг сүнсийг хуваан өөр эд зүйлд нуудаг. Тэгснэр чи халдлагад өртөж би чинь устсан ч чи хамгаалагдах болно. Сүнсний чинь нэг хэсэг тухайн эд зүйлд амьдардаг юм. Өөрөөр хэлбэл чи үхэж чадахгүй гэсэн үг. Тэгвэл би яаж сүнсээ хуваах юм бэ? Чи аль хэдийн хариултыг нь мэдэж байгаа баха Том. Аллах. Тийм ээ. Хэн нэгнийг алах нь сүнсийг салгадаг юм. Энэ бол байгалийн эсрэг зүйл. Сүнсийг зөвхөн нэг л хуваадаг гэж үү? Жишээлбэл 7 хувааж болох уу? 7 гинэ. Мерлиний сахал гэж Том. Нэг хүнийг л алах хангалттай муу хэрэг биш гэж үү? Сүнсийг 7 хуваана гэдэг чинь аимшигтай зүйл. Гэхдээ энэ бүхнийг чи зүгээр л сонирхож асууж байгаа үсттэй тийм үү? Зүгээр л академи
Хэмиг мэдлэгийн төлөө эздэ. Мэдээж ирхмэ. Энэ хоёулангийнх нь нууц болог гээд дурсамж дууслаа. Тэгэхээр Волдеморт сүнсээ 7 хувааж эд зүйлс нуусан юм байна. Том Ридлийн тэмдэглэл бол нэг Хоркракс байсныг тэд ойлгов. Харин Томын бөгжийг Дамблдор устгахчиж. Ингээд тэдэнд устгах 5 Хоркракс үлдсэн юм байна. Эдгээрийг устгаж байж л Волдемортыг алж чадах юм байна. Хари бөгжинд хүрэх үед дараагийн Хоркракс хаана байгааг мэдэж авдаг. Дамблдор сургуулийг орхин явж Хоркраксуудыг хайж байжээ. Энэ удаа дараагийн Хоркраксыг устгахаар хамтдаа явцгаалаа. Дамблдор явхаас өмнө Снейптэй уулзсан. Снейп түүний гуйсан зүйлийг арай л хитэрч байна гэж уурлаад гарч явдаг. Ингээд Хари болон Дамблдор хамтдаа Волдемортын нэг Хоркракс байрлсан агуу руу явлаа. Дамблдор түүнд өөрийг нь хэлсэн бүхнийг хийх ёстойг сануулна. Хари, намайг сонс. Чи намайг орхиод өөрийгөө аврах шаардлагатай болсон ч гэсэн чи миний үгэнд орох ёстой. Надад ингэж амлаж чадах уу? Тийм ээ, профессор. За ингээд орлоо. Агуу руу орохын тулд эхлээд цусаа өгөх ёстой юм байна. Дамблдор өөрийнхөө цусыг өгөхөд нэгэн шилэн хаднуудтай газар байх бөгөөд харагдсан нуураар хүрээлүүлсэн байна. Тэд завинд суугаад нуурын гол дах хадан дээр очиход тэнд устай хадан дотор нэг Хоркракс нь байж байна. Гэвч уснаас шууд авч болохгүй юм байна. Усыг заавал уухаар хараасан юм байна. Дамблдор Харид яаж ч зовж байсан. Нэг ч тусал үлдээлгүйгээр энэ усыг уулгахыг даалгав. Профессор, яагаад би ууж болохгүй гэж? Яагаад гэвэл би илүү хөгшин, бас ухаалаг, бас чамаас хамаагүй бага үнцэнтэй. Дамблдор ууж эхлээд л Харигаас намайг ал гэж шалж эхлэх болно. Намайг ал, Хари, намайг алаад хаач. Хари Дамблдорын хэлсний дагуу түүнийг хүчлэн тусал бүрийг нь уулгав. Ууж дууссаны дараа Дамблдор надад ус өгөөч гэхэд Хари түүнд нуураас ус авч өгнө. Нуурын хараал идэвхжиж нуурнаас өгөхсэд гарч ирэв. Нөгөөдөл нь Хариг маань алдгийн таван дээр Дамблдор гинэт ухаан орж галаар нуурын амьтдыг зайлуулад тэд Хоркраксаа аваад тэндээс амжилттай зугтав. Энэ хооронд Драко өнөөх шүүгэн дээр очиж онгойлготол үхэл идэгчид сургууль руу орж ирлээ. Манай хоёр шилтгэний цамхаг дээр буцаж ирнэ. Дамблдор сольдож хам хүч нь барагдаж. Снейпийг дууд. Снейпийг сэрээгээд юу болсныг бүгдийг нь хэл. Өөр хэндэж биш шүү. Ойлгов. Гээд Хари явах гэтэл хөлийн чимээ гарлаа. Дамблдор нуугд Хари. Юу ч болсон гарч ирж болохгүй. Надад итэг. Миний үгэнд ор. Гээд Хари нуугдлаа. Хари нуугдж байтал Драко ирээд Дамблдорд саваагаа тулглаа. Дамблдор орой минь ноён Малфой. Юу энэ гайхалтай хаврын орой таныг энд авчрав? Энд өөр хэн байгаа юм? Би таныг ярьж байхыг сонссон. Би өөртөөгөө их чанга ярьдаг л да. Би чинь хөгшин хүн шүү дээ. Чи үргэлж өөртөөгөө шивнэлцээр л байх уу Драко? Чи алуурчин биш. Намайг хэн гэдгийг та яаж мэдж байгаа юм? Би таныг шоконд оруулахар зүйлсийг хийсэн. Юу хийсэн гэж? Кейтиг харааж надад тэр хараалтай зүйлтийг өгнө гэх мэт үү? Эсвэл дарсыг хортой дарсаар сольж уу? Уучлаарай Драко. Гэхдээ үйлдэлүүд чинь үнэхээр өрөвдөлттэй байлаа. Чиний зүрх сэтгэл тийм зүйл хийхээр биш. Надад итгэхээр би бол сонгогдсон нэгэн гэж хэлээд үхэл идэгч болсон тэмдэгэ харуулв. Дамблдор саваагаа гаргаж ирэхэд Драко айсандаа бушуухан савааг нь гараас нь унгалаа. Дамблдор түүнээс ийм зүйл хийхгүй байхыг гуйнаа. Драко, та ойлгохгүй байна гэж юу? Би үүнийг хийх ёстой. Хэрвээ би үүнийг хийхгүй бол тэр намайг алах болно гэж хэлнэ. Тэр үед нь үхэл идэгчид гараад ирлээ. Хари дээшээ гарч хүч авсрыг гэж бодож байтал Снейп ирээд түүнд гэж хэд дээшээ гарна. Лестрейнж Дракот түүнийг ал. Яг одоо гэхэд Снейп үгүй. Дамблдор тэндээс Сириус гуйж байна гэтэл Авада Кедавра гэд Снейп Дамблдорыг алчглаа. Үхэл идэгчид тэндээс хурдхан зугтаад замдаа Хогвартсын их танхимыг сүйтгэнэ. Тэгээд Хагридын руу явлаа. Хари Снейпийн араас хөөж "Снейп, тэр танд итгэж байсан" гэж орилоод түүн рүү дайрахад Снейп хариу дайрсангүй. Bellatrix Lestrange түүнийг алах гэдэл Снейп түүнийг орхио. Тэр бол харанхуй эзнийх гэд болиулнаа. Хари босч ирээд түүн рүү дахин Sectum Sempra гэсэн нөгөө шин сурсан шившлгээ хэлэхэд тэр дор нь хариулчихлаа. Снейп, чи миний зохиосон шившлгийг миний эсрэг ашиглана гинэ. Поттер. Тийм ээ. Би бол Ирлиц ханху гэж хэлээд яваад өглөө. Сургууль руу явхад бүгд Дамблдорыг харан гашуудж байна. Хари түүнийг тэврэн цөрхрөн уйллаа. Тэнгэр дээр Волдемортын дүрс гарч "Би одоо ноёрхноо" гэсэн байдалтай харагдана. Багш сурагч нар бүгд түүнд эмгэнэл илэрхийлээд харанхуй эзний тэмдэг рүү саваагаараа гэрэл гарган замхрууллаа. Ингээд гунигт хичээлийн жил дууслаа. Хари Хермонитай ярилцаж байна. Драко түүнийг алах байсан болов? Үгүй. Тэр саваага буулгаж байсан. Гэвч Снейп үүнийг хийсэн. Үргэлжил Снейп байж. Гэсэн ч би юу ч хийж чадаагүй гэж хэлээд өнөөх Хоркраксаа гаргаж өгнө. Даанч энэ Хоркракс хуурамч байлаа. Хоркракс дотор нэгэн захидал байх бөгөөд RAB гэх хүн жинхэнэ Хоркраксыг хуурамчаар сольчихсон юм байна. Манай гурав ингээд Дамблдорыг эхлүүлсэнийг дуусгахаас өөр аргагүй боллоо. Энэ түрээд кино маань дууслаа. Киночуд байлаа.